Жагдлын лавг эмээгүй зуны эхэн. Би сайн шандад 9-р анги төгсөөд хөвсгөл суманд байдаг гэртээ харах гэж шаргуанцны үүдэнд шуудангийн машин дээр гараад байтал нутгийн ах сүхийн дүгэрсүрэн намайг сурсаар явж ирээд баахан юм тойруулж ярьсны эцэст баруун уртаас эгчээс чинь захиа авлаа. Эмээ чинь нас урж гин гэж хэлжгээд намайг уйлахаас өмнө амжих гэсэн шиг шалавхан яваад өглөө. Би шуудангийн машины твшин дээр үеийнгийн хідэн хүүхэд нутгийн олон хүмүүсийн дунд боловч хорвоод ганцаардахын зовлон ан хамсан үерлээд ирсэн нулимсыг тогтоон барьж эмээгүй туулах ирээдүгэ бос эмээтэй байсан сайхан үе өөрийн ирэхгүй сансан билээ. Хамгийн сүүлчийн уулзалт яагаад ч юм дуртатгалын их цувааны дундуур дайран орж ирлээ. 17 насны зүүн совин байв уу? Хичээлээс 3 хоногийн чөлөө авч бензиний тэргэнд гуйж суугаад бараа уртгот орж билээ. Жолооч самсаа химээх чимэдгой мөнгөгүй бол суулгахгүй гэхт нь би бараа уртад очиж байгаад эмээгээс аваад өгчнө гэж их л бардам хариулж билээ. Эмээгээ бид ажаа гэж дуудана. Ажаа бид хоёр амь нэгтэй. Орныхон толгойд бяцхан модон хайрцаг дундаршгүй эрдэнсийн сангаар дүүрэн элэв шидийн авдар шиг багад санагддагсан. Одоо бодохны тэр хайрцагт нь хідэн яотон хатаж хоцорсон Евэн чихэртэй чихэргүй хідэн ааруул 5-10 төгрөгөл байдаг байж тээ. Жолооч чимэдгой замдаа намайг даапаалж "За, тэр эмээ чинь тэгээд мөнгөтэй нь яг үний юм биз дээ?" Гэхдээ би мөнгөтэй гэсэн мөртлөө дотроо "Гүй, эмээ нэрэ мөнгөтэй болов уу?" гэж сэтгэл төгшин. Чимэдгой намайг сандарч байгааг мэдээд улам цаашлуулж "Чи хөө, чулуу хөөлгөөгүй байц. Мөнгө өгөхгүй бол буцахтаа авч явахгүй шүү. Эргэж ирээ сургуулийн чинь захиралт хэлнэ шүү. Манай өндөр ихчийн нөхөр дарга юм чин мөнгөтэй л байж таараа." Чимэдгой энэж тэрэгнийхээ хийг нэмхэд дэржиг нүртэй замд зээл 150 сэгсчин хурдалж болт татуурга нь барьхаа болсон хамрын хаалт нь дар дугран машин хүчээ авахад чимэдгойн багна нь хугарсан хамар нал хийж сэтгэл нь хөдлөн "Хаан болдог нь би шүү, хатан болдог нь би шүү" гэж гуншаа дуухан дуулахад "Хоёулаа би байхдаа ч яах вэ дээ" гэсэн шүү юм бодогдож миний инээд бас хүрнэ. Чимэдгой дууга дуулж дуусангууд тамхиа асан хэд сороод жолоогоо сул тавин сунааж "За, тэр өндөр ихч гэдэг чинь залуу хүн үү?" Таны л үеийн хүн дээ. Тэгээ царайлаг юм уу? Мэдгүй. Өндөр ихч гэдэг маань миний ээжийн төрсөн ихч юм. Нутгаас хар багадаа гараад цэргийн даргатай сууж хил хязгаараар тэнсэн хот хүрээнд удсан нэг юм билээ. Хаяа зуныхаа амралтаар манайд ирж хэд хоноод буцдаг. Эхний үед сумын төвөөс ээрж ав гэж дуудуулах юм уу? Эсвэл хүний тэмээж болов гуйж зайдлаад ирдэг байснаа? Сүүлийн үед чи чанд хэрэгтэй давхиж ирдэг болсны учир нөхөр нь их сургууль төгсөөд аймаг орон нутагт унаатай дарга болсон юмсанжээ. Сүүлийн удаа ирэхдээ эмээг миний их л өрөвдөж "Хөгшин хүнийг ийм дээр дэвсгэр муутай байлгалаа" гэж ижийг загнаад би авч явж жаргаана гэхт нь хинч дуурсангүй. Машинтай хүмүүст үг хэлэх шонтой амтнж манахаас гарсангүй. Аваад л явлаа. Эмээ минь явахынхаа өмнөхөн айлын анаа хөгшин дээр ороод "Гойцаат. Би ч юу н эргэж ирэхгүй хаа да" гэд ойлоход анаа "Муу амтай юм. Минжуур гавж алуулах гээд баригдаж явахтаа ч ийм үг хэлээгүй юм. Гүн төрсөн охин чинь сайн санаад жаргуулах гээд авч явахт нь юунд нь уйлдаг юм. Яадгийн нутгаа санвал хүрээдл ирнэ биз?" Ажаа нулимсаа арчмар болж "Та хүний мэдлэр явж байгаа юм чинь
өөрийн мэдлэр ирэхгүй байх уу гэж дорой дуурахт нь бинийгээ хөрөвдсөн юмдаг. Баруун урт хот цомхон нөхөр нь том дарга болохоор гэрээг олох гэж зүгсэнгүй. Намайг инхүү гинэт ороод очиход хажаа минь нүдэндээ үл итгэн баярлаж "Гөө хүү минь хүрээд ирвүү дээ. Хажаага яаж олж ирвэ?" гэж дахин асууж дэрэгдээ суулган толгой мөрийн минь мойныг бор гараараа удтал элбэж сууснаа хүмүүсийн зай харж аминчлан "Хажаан та нарыгаа нутга ихээ санаж байна. Хажаан хүүдээ өгөх юм гээ бүр юу ч байдгүй" гэж уруул өмөлзүүлэхт нь бас нэг их хөрөвдөж билээ. Би мөнгө цалинтай болдгол юм бол бүгдийг хажаадаа өгөөд орж ирсэн хүүхэд болгонд хормой чихэр өгөх мэдлэлтэй байлгана да гэж бодсон юм. Ажаагийн маань нүүр гарыг мөлчит лугаагаад цэвэрхэн хувцлаж хүрэн ширэн гадартай бойдон сандал дээр суулгасан нь бор гэртээ адсхан дээр байсныг бодвол ямбны дээд гимээр боловч бүх насаараа л тоогоо шанах хангинуулж толгой мэдэж амьдэрсэн бүсгүй хүн олбогт суудалд цайны дээжээр чаргадгүйг хажууд нь байсан хүмүүс даанч мэдээгүй юм билээ. Би шуудангийн машин дээр эмээгийн нас барсныг дуулаад "Яагаа юм бол?" гэж ганц л асуулт асууж амжсан. "Нэг л шөнө бүгэлч гэж гинэ" гэсэн хариу дуулаад эмээ маань тэр зөөлөн бойдон дээрээ бөглөрчхөөд хөдөлж чадахгүй, үг хэлж хүн дуудах тэнхэлгүй хідэн хором тарчлахтаа чухам юу бодсныг би төсөөлж байлаа. Мөнхийн голын саглагар ногоон хайлаас дүүрэн устай сэвхүүлийн тойрон ус аргал зөөдөг хөгшин шар атнаас өксүүлээд халтар мориороо тосон давхиж яваа миний ээж ач гуч нар нь нэгэн үед тодорч ирээд гэрийн зүүн тал дэвсдэг хараацсан хөөтөй тогоо эрмэг нь элэгдэж сэтэрсэн гуйлын шанаг сүүлчийн удаа үзэгдээ таваата. Энэ бүхнийг бодохноо хамар шархирч хоолой зангираад ирсэн боловч надад тохиолдсон энэ явдлыг сэжиглээчгүй нөхөд хормой хотноос татлан "Хөөй, суул та машин хөдлөлөө штэ. Хөөй, Нина чин чамаа гаргаж өгөхгүй" гэлцэхт нь би биеэ барьж ойлгохгүй шүүтээсэж үлдсэн билээ. Шуудангийн машин өдөртөө сум орж манайх сумын төвд ойрхон байсан тул би ч дорхноо л харьцглаа. Эмээгийн өөд болсныг ээжэд дуулгана гэдэг хамгийн хүнд даваа одоо надад тулжээ. Хүү ирлээгээд л аав ээж ч бөөн хөл. Дүү нарт баяр болсны тэмдэг гэр зээл хоёрын хоорондох зай төдөлгүй чихрийн цаасаар дүүрв. "За, хоньо эртхэн шиг хотлуулаад ирээ. Хүү ирснийг шүл уун" гэж аавыг хэлэхэд хэрдээ махсаж байсан дүү нар мортой явган бэлчээрээр наашилж явсан хоньны зүг шуугилдан одгоо. Ээж аав бид гуруулах нь үлдлээ. Аав орны ширтгэн завсраас булигаар гэртээ тонгоргоо гаргаж зөөлөн бэлүүнд нийлж эхлэхэд би одоо л хэлье гэж бодоод хоолоогоо зассан боловч чадсангүй. Ээжэд ёр совин татсан уу яасан. Гэнэт энэ чимээгүй гэвдэж "Хүмүүний Сүхбаатар аймгаас сургаггүй юу? Хэн хажаа нь сайн л байдаг байгаа та" гэж хэлв. Би ч эгмаг хийж "Юу өнгөрчихсөн шүү дээ" гэхэд ээж "Юу?" гэснээ таг болов. Аав бэлүүнийхээ баасыг чарилгалгүй хутгаа сэмхэн ивхэд ширтгэн завсраа хийчихлээ. Ээжийг сэмхэн харвал ууж байсан цайныхаа аягийг нүүрэн дээрээ хөмөрч өгч цайны шавхруу ч юм уу, нулимс ч юм уу нэг цэгийн юм эрүүгийн дагаа дурсаад байлаа. Хонь хураагаад шуугж ирсэн дүүнэр энэ байдлыг харангуутаа үүдэн дээр таг болж жаазтай зураг шиг хөшөөд
Бэлчээр ханаагүй хонь аяндаа эргэж бэлчгэд шингэх нарны доогуур буян зүргийн тан алтран ухаа тоос босоод сувдан ирэхээр майн уншиж байх шиг санагдаж билээ. Маргааш нь адуунд явсан ээжийн халтар морь ижилтэй алга. Оройн ааваас асуувал хэд хоног үзэгдэхгүй л байгаа юм. Одоо хэдий зүүнөвч ижлээ танихаа болчих адуу биш дээ гэх юм. Шөнө нь нойр хүрсэнгүй. Өглөө мордоод халтар морины ирэлд гарлаа. Манай адууны явах газар тоотой хонь. Мөнхийн хүрэн аваан дээр эхлэн гарч сайхан модны гол руу өнгийгөөд сайн төгрөгийн урд хэцийг барьж уу хөтөл дээр гарлаа. Тэндээс дурандаж байтал жавхлан тайрхны баруун сугад баахан хар шувуу эргээд байна. Давхин хурж очвол хөгшин морь маань жалганд уяатад өгчгч. Хөлөөрөө ухсан шороо, гаргасан хомоолоор нь барагцаалвал лавл 2 хоног тийчилсэн бололтой. Халаг. Нэг удаач гэсэн түшиж босгоод эцсийн удаач болов эрдэнэт хөл дээр нь зогсоосон болоосай. Толгойг нь огтолж жавхлан тайрхан дээрээ тахья гэхнээ над хутга байсангүй. Уулын жалганд уяодж тийчилсээр үгсэн халтар морь минь гэнэт айлын буйдан дээр харанхуй шөнөөр бөглөрн тарчилж өөд болсон ачаагийн дүрээр солигдоход би мориндоо шалвахи мордоод уулын хиц барин буруу зүвгүй гуйдан давхихтаа үерлэж ирсэн нулимсыг сул асгаж ойр дуйлаагүй бибээр өөрөөч танихгүй бүдүүн саарал хоолоогоор ирээ цэргүү бархиран уйлж давхисаар байлаа. Нэг мэдэхнээ имэйл урагшаа явж хөмөрн завдаж буйг мэдээд морины амийг татаж хээр боовол ямар ч гимгүй морь минь хөх махан салганан чичирч хөлс туслуулан зогсох бөгөөд нөгөө их үерлэж байсан нулимс гэнэт алга болж эмээгүй угтах он жилүүдийн зураг бүдэх бадагхан харагдан байж үлээ.